Зохиолч Баарнгийн Пүрэвдэш. Пүрэвдэш зохиолч нь 1951 онд Говьалтай аймгийн Төгөрг суманд төржээ. 1975 онд Ирхүү хотын их сургуулийг төгсөж 1970-аад оноос уран бүтээлэн эхэлж Нартай өдрийн дурдтгал номыг хэвлүүлж байжээ. Энэ удаад та бүхэндээ Баарнгийн Пүрэвдэш зохиолчийн торгууд өгүүлгийг хүргэж байна. Хөвөө хязгааргүй далайхан хормостой хаяа нийлэн цэлцэх мэт говийн цэнхэр зэрэглээн дунд хоёр хар нэг цагаан салан нэг нийлэн байхаж тэгснэн гинтхэн наашлах нь эмнэлгийн тэмдэгтээ хөнгөн тэрэг хот газрын засмал шиг дагтаршсан замаар тоос татуулан довтолгож самсаан сарталцсан дэлэн боссон дахих хүрэн мөрөнсөн ир түүнээс нэг төрүүлж тэгснэн зэрэгцэн бас ялэмгүй хоцрон байх нь адал явдлын сүүдэр шиг санагдуулна. Мортныг торгууд гин 100-гийн талыг нэгэнт зооглсон гэвэл нэг их хол зөрөмгүй тэрэрийн хувьд энэ явдал тоглоом зугаа биш харин үхэгсэхийн тулдаан гэдгийг торгууд өрөн тэргэн дотор ёолон гиншиж яваа охин л мэднэ. Эмч хөөч мэдлгүй яхав. Охин минь, бурхан тэнгэр минь, аврал буйнаан хайрал. Торгууд санах бодохыг умартсан илий балаа амтан амандаан ийхүү бувтна. Түүний олон үеийг дамжин илж сэмэрсэн эсгий тоорцог хүрэн тарлан царайна хөлс тоосонд холилдсон хүн амар болжээ. Хасагт хайрхан минь. Охиныг минь л охины зовж шаналсан царай нүдэнд харагдаж ухаантай адгуусаа гуйдан цаадах нь эзний сэтгэл тавгүй давчууг гадарлан энэ муу хэдэн бөөрөнхий дугуйнаас хоцрохгүй юм шүү гэх шиг цомпон дөрвөн туурайгааран хайрах чалуу өсчүүлэх нь ширмэл тогоонд тариа хуурах мэт ажээ. Тэгсээр хідэн цагаан байшин гялалзаад ирэх нь сумын төв ажээ. Эрмэг хүрэн эмнэлгийн тэрэг хоёр нэг хазаарын амгавчинд нөгөөх нь тооромсогтоон дийлдэн ядаж үүдэндээ тоолбол дөрвөн ширхэг хатсан бургас бүхий урт намхан байшинд орчих төхөөд цогсов. Тэрэгнээс зайлсхийн бултас хийх совилогч бүсгүй эмч залуу хоёр охиныг суудан эмнэлэг рүү ороод явчихав. Торгууд яах вүлээ гэж эргэлдснээ дагаад орчихжээ. Торгууд газар дээр ганц өрөг мөлөхөнтэй юмсанжээ. Гэтэл энэ хавраас хоол ундны үнэр авч чадахыг больсноо даравч дардайн гихчээр нэг л мэдхэд дам бэйн давхар гэдгийг зарлан гидсэн томроод ирэв. Ээж нь охиноо 3 дугаар ангид ордог жил залуух наран хорвоогийн мөнхсийг үзэж хуйуулахнаа торойгоод үлдэжээ. Ээж нь талигч болсон юм болохоор энэ маань ч намайг орхиод төрсөн гэр орноо бараад нь бизээ гэхээс дотор харанхуйлан нулимс цээж дүүрээд ирнэ. Гэтэл сөөсгөр охин нь тэгсэнгүй. Төөрсөн байтлан төрсөн юм шиг аавдан эрэхлэн наадаж хичээл номын завсар савл хийвэл гэрээн гисээр ирж тогоо шунахтайгаан ноцолдно. Чингисээр 4-р ангиа яаж хийж дүүргээд аавыгаа бараадаад иржээ. Охиноо сургуулаас гарсныг торгойд төдийлөн таашаагаагүй авч битгэрчгнээ муу охин минь гэж өршөөн бодож бодолтойгоо эвлэрэн хоёр бие мал ахуйгаан гисээр явтал өөрөө ч наснаасаа эрт өвгөрөх янзорж охин нь нутгийн эрсийнүүд булаасан торомгор борбосгүй болчихов. Газар дээр ганц юмдаа хэмээн охиныхоо юу л хийснийг хүлцэн уучлана. Тэгсээр нэг л мэдхэд ийм болжээ. Үгийн ихийг яг зантай, үг дуу муутай болохоор охиноосоо юу ч асууж зүрхлэхгүй. Харин гэртээ хүүхэд төрүүлэх нэ гэж бодхолоор амтан хүнээс ирэхгүй нүүр нутаг буруулж охиндоо битүүхэн уур хүрэх болов. Болчмор давгийн хүү орж гараад л байсан. Тэр л охины минь толгойг эргүүлснээс зайлахгүй. Бас цаанаа үртэй хүн гэж байдаг. Арилчихсан дотортой лүд юм гэж бодно. Тэгж бодохоор уур дүрлзэн асч хаа нэгтээ санаандгүй таарлчих бол ташуурын амт үзүүлэхээс ч буцахгүй тийм занал хорсол төрнө. Гар нь салганан гаансан тамхины уутны гадуур тэмтчин. Болжмор давгийн хүү гэдэг нь сумын албан хаагч залуу. Яриа хөөрөөтэй зан төлөв нь хайрсан туглаг шиг зөөлөн шүлэг ном цоохролдог тийм нэгэн. Албан хаагч юм болохоор айлаар бууж мордох нь бишгүй. Уралдааны амлалт үүрэг, дүн, шагнал гэдлэрнэ. Ноос ноолуур шаардна. Сүүлдээ тэднийхээр савл хийвэл үзэгдэх болж охинтой нэлтвийг ярьж инээж хөхөрч суух нь үеийн улс тэгжил байг гэд торгууд нэг их тоохгүй. Одоо бодоход охин нь зүгээр ч нэг баясаж баярладаг биш. Сумын төвийн зүг үе сарвчлан санаа алдаж, сум баргаад орж юм үзэн, хуралд суuna гэдэг хөлдөн салхи орчихсон юм шиг тогтод суухан болдог. Тэр бүхний цаана нэг л улбаа байж тээ. Сүүлийн хэдэн сар давгийн хөө үзэгдсэнгүй.
Аав охин хоёрын дунд ийм нэгэн яриа болжээ. Нөгөө давгийн шар бүр үзэгдэхийг болжээ. Батхүү хот руу явсан гэн билээ. Удахгүй ирэх юм дуулцаа. Хот хөдөөгүй тэнсэн савсаг амтан. Эр хүний шинжгүй налигнуур зантай шүү. Аава, та хүнийг мэдхгүй байж муу хэлэхээ урдаа барих юм. Хэлэнцгий чинь сайн хүн. Сайн хүн болоод л торгууд хэрэггүй гарайл хэлчихсэнгүй. Хэлэн тас хазаж санаагаар болоод ч тэрв охин нь харц буруулан улайгаад явчихжээ. Тэнхүү тэр Батхүүл охиныг хөвлөд хүн дүрсээ олж буй бяцхан амтны эцэг гэж торгууд Баттай шийдсэн юм. Бас тэр савсгалуудад хэр халдаах дургүй шүү хэмээн охиндоо ундууцав. Ундууцахдаа дотгоо мөргөн хараал тавьсаар гарчээ. Хайрын сайхан залуу нас гэж бодхоос охиноо гисэн харуулсал дүрээд ирэх хаж. Инглигээд өөртөө л багтаж ядхаас өөр яах билээ. Хөл хүнд юм зовоогоод яах вэ гэж хичнээн санавч нэг л мэдхэд хохигнон хавчиг наж суун. Харин охин нь ингэж тэгж өвдлөө зовлоо гэхгүй. Үнэ мал сүүс айлан амжуулж нэргүй их ажлын голыг нуглана. Аавыгаа цай хоолоор таслана гэж хол. Охиныхоо гарын цай, гарын хоолыг санахаар айл амтных давсгүй юм шиг амт сул огтхонч хоошихгүй. Ингэх бүрий жаргаж чадалгүй алдчихсан хөөх юм уу навсгар ханин түүнийг орлон үлдсэн турхан охин нь эхийгээ дуурайсан тайван зөөлөн зан ааш намбан хүртэл инкри дотноор нүдэнд буугаад ирнэ. Хорвоо гэдэг ерөөс ийхүү нар сүүдэр хах залуучрал зовлон жаргал зэрэгцэн уурлаж гомдомор баясаж хайрламар ид юм да гэж бодогдно. Торгуудад ингээд охиноо гэвэл өөрийгөө бас гамнан хямгадаж хорвоод амьдрах насаа хэдхнэрч болов уртгасгах далдын ухаан суусан гэхэд болно. Бас энийгэн нөхөрт гарчих бол би яандаа гэсэн бодол ороод ирнэ. Битүүхэн төгшөрт мөнхөө орон гэрээ орхин эр даган явдаг бүсгийн хүний заяа тавилан зэрэгцэн торгууд дахин хэдэн насаар хөгшрөөд явчихна. Гэтэл санаанд бүр багтамгүй явдал тохиолдсон охины энэ явдал. Хэдэн тэмээнийхээ эрэлт хат хойгуур болжмор ихүүд тэднийхээр ирээд явсан байжээ. Юу ярьж, яаж аашилж аялсныг хэмэдэх вүлээ. Охиноос асуух биш. Торгууд тэр орой ерөөс ингэж асуухааргүй байв. Эрлээс буцах замдаа тэр унган багаас өөр түрээдэн орж өссөн андынхаараа буугаад мордов. Тэр хоёр ер нь ерөөлтэй ус гэмээр. Нэг нь ядарч байхад нөгөө нь сонсож дуулаагүй хэрнээ хизээний бидрээд ирнэ. Ханин сайн муу үггүй унаад өгсөн тэр өдөр анд нь бас л мэдсэн юм шиг хүрээд ирсэн. Талигаачийн хойдох бүх ажлыг амжуулж өгөөд оршуулсан шөнөө хань болж хоноод явж билээ. Тийм түшигтэй анд. Торгуудыг очиход тэднийхэн хөөр болон угтсан боловч халуун зунаар жавар хорогдох мэт дүнсгэр дүлий байдал нэг л салж өгсөнгүй. Бага банд нь уйлагнана. Бас нэрмээс болж гэрэн гадаа ботго уйтгартаа явуулна. Торгууд яриа уддаг хүн биш. Тиймээс ганцхан шунаг өгсрүүлэн сорох анд нөхөр өөрийн хан шиг бүхнийг асууж шалгаан суудаг андын ихнэр хоёрын яриаг арай ядан залгуулж суув. Ашгүй анд нь чи дуулаагүй биз? Дорж балыг гинт шүүх дуудаад явчихлаа. Малын хэрэгтэй юм гинэ. Тоогүй. Миний хэлсэн ярьсан дутаагүй. Энэ цэнэн болохоор ганц сүрхий банд минь гэж толгойг нь нэлсээр тэр. Барагтайлбал үгийн хариугүй буцааж үзээгүй цэнэн тийм гих шиг энуудаа чимээгүй галаавхан санаа алдхаж. Дорж бала эдний хідэн хүүгийн том нь. Ханилж суусан эхний хэдэн жил хүүхэд тогтохгүй зовж харин тэр дорж бол тогтоод зогссонгүй олон дүү дагуулсан нь цөм эсэн мэд ном үзхэн үзэж мал дагах нь дагаж явна. Тэгээд л ирэх болчихсон юм. Бас зөөргүй сэргэлэн. Урдын цагт бол нэг л шилийн сайр явах хүн. Торгуудаж түүний сайн муу занг битүү тойроохон хилтгэл юм. Аавын сурны амтыг бишгүй үзэх ёстой амтан байтал ээж нь гар хургуулахгүй. Морь мал аймаг сум дамнуулж зардаг гэж нутгийнхан хэлцдэг нь үнэн байна шүү гэж торгууд бодов. Учир нь олдох бизэхөө. Торгуудад үүнээс өөр нөхрөө тайвшруулахыг олдсонгүй. Гэрээс гарахад цэнэн өөрсдөд нь тохиолдсон зовлон багтсан юм шиг охины бие сайн эсхийг асуугаад тун бүдүүн хатун хүншүүчи. Охиноо сайн харж хандаж вэ. Хүнд хүчээр юм хийлэгвэл эвгүйтчихдэг юм шүү гэж захив. Торгууд айхгүй ч айгүй гихчээр ичиж нэрлэгсэндээ за гэрээр дүүрэн эцэггүй хөөхөд цувуулсан амтан болно үз хэмээн уцаарлангуу дуурахад цээнэн хүний өр болсон хойно эцэгтэй л байж таарна. Гэтэл чи юуны туханд хөрлөгөө уурлах юм? Төрөх төгхөөр нь би очиж тогоо шанага барьж өгнө.
гэв. Тэгснэн говийн бүсгүй бидний богино заяа ийм л юм да. Бүстэй нь болохоор манай дорж бал шиг босоо ороолонгууд гэж огт өөртөө ярьсаар үлдэв. Торгууд гэрийн зүгмөрөө зөөлөн алхуулж харин сэтгэлдээ элдв бодлыг уралдуулсаар явжээ. Үр хүүхэд өөдтэй биш бол сэтгэлийн там юм. Дорж балыг хар. Юу дутсан гэхв? Тэгэхээр аав ээжийн хайр илүүцсэн л болж таарч байна. Ихтэрлүүдтэй. За хүнийг муу хэлэлтгүй. Манай охинч гэсэн. Юу гараа дээр вэ? Ийм хөнгөн гинэн хүн болчихно гэж сансангүй. Алдлаа да. Ганц сайн алдлаа. Торгууд охиноо бас өөрийгөө буруусгав. Дорж балд хайр илүүцсэн бол охинд минь дутсан. Миний царай л тэр гэж бодохоос толгой руугаан ирэхгүй шаагаад авмаар. Анд хоёр залуудаан хүү охин хоёрон хань бүл болгоно гэж бараг л сүй тавих төгсөн юм. Тэгтэл зам нийлэх заяа байсангүй. Андын хүүг охин нь нэгнүүдээр ч үзэхгүй. Тэгсэн хэрнээ давгийн шард хэр халтаахгүй гэж. Хүн гэдэг мөн ч учир нь олдохгүй амьтанда. Тэнэглэж явсараа жаахан ухаартал хорвоогоос халин уддаг гэдэг л ав үнэн. Охин нь аавыгаа бүр санчсан нэг л дотно. Эрхлэнгүй ухтахад замын гаж бодол буруусгал хийсэн алга болов. Халуун хоол зэрлэг сонгоны үнээр цоргиж дотор уужраад иржээ. Охин аавдаан цаа аяглан тавхтай мохоортуулах зураан Батхүү ирж мөнгө тавиад явсан гэж хаанга дуу хэлэхэд тэр төдийлөн анзаарсангүй. Тэгтээ чихний гадуур өнгөрөөчихсөнгүй. Эргэж ирж байгаа нь тэр үү гэхээс гомдмор ууралмаар байжээ. Иймэрхүү өдөр хоног шилээ даган оцсоор охин нь төрөх төхөв. Эмч аль хэдийнэ сумын эмнэлэгт очиж хэвтгээсэн авч охин нь өвдөхөр нь очио. Аав хэцүүд нь гэд өөрөө хэлүүлнэ гэж хол. Зөрүү дамтан шүү гэж торгоод охиноо өхөөрдөн бодов. Хэд хонтол цээнэнч хүрээд ирэв. Энийг мэдсэн юм шиг охин нь дууншин өвдөж эхэлжээ. Торгууд байдгараа сандрав. Шаарчсан юм байна. Зовж төрөх бахта хөөх хэмнэ гэж. Цээнингийн хэлхэн түүний сэтгэлийг бүрчих зовов. Талигаач хань минь байсан ч болоосай. Хаяа нэгийг хэлэхдээ дэвэрснийг дорхноо намжаан. Элдвт бухимдахад тэр дорн элсэн мэт ивэн тайтгаруулж чаддаг. Торгон элсэн мэт дөлгөөн зөөлөн зантай. Тим амтан. Цээнэн байхад бит хоёр алцахгүй гэж торгууд бодов. Цаадах нь бас яггүй твдэж байгаа бололтой. Халбах шангаан хольж солинсов. Охины царай нэг улайж, нэг сайрч, уруулаа хазан яолоход торгуудын бие дагаж энэ тэндээсэн өмөрч суух байх газар олж ядаж байна. Тэгж байтал машины дуугарч ашгүй сумын эмчхүү мэдсэн юм шиг давхиж ирээд үг дүүгүй аваад гарсан нь инээ. Торгууд хүр мөрнийхөө олмыг чангалан байснаа эрх биш санана. Бусдыг бүү мэд. Нэг л мэдхэд төмөр тэрэхтэй 100 зойхолбон давхиж явжээ. Эмнэлгийн хонгилд торгууд гав ганцаараа торож нэг хэсэг сууснаа сэтгэл нь тогтож өгөхгүй босон охиныг нь авч орсон тасхийн үдээр очив. Охин нь байшин дөрөгтөл яолж аава ээжээ гэж багдан хүүхдэд шоглуулад уйлдгшгэн хашигчхан зүрх зүсээд явчихав. Хасагт хайрхныг дуудан хань татаж басхуу эхэн амьд сэрүүнсэн болдоо гэж бодохоор эхэр татан уйламар. Торгууд даанч нулимс гаргаж яваагүй ирдэ. Гэтэл эмнэлгийн байшин дөргиж газар тэнгэр нээлтэл час хийсэн дуу сонсдоод явчихав. Торгууд уучраач олсонгүй. Даравгаар уруулны хий хөдлөн ухаан санаагаан ямар нэгэн юмд булаалгасан юм шиг дуу гарсан өрөөрөө нэг алхан тэгснэн өөдрөө дайлан байтал сувлагч охин гарч ирээд хажаа та ачтай үгүй зээтэй боллоо. Өвөөгөө дуурайсан том амтай лутхөө гэж өөрөө л хүүтэй болчихсон юм шиг баярлснаа нууж ядан бас хөө өвгнийг том амтай гэж хэлчихсэндээ гинт мэдээд санаа зовсондоо улс хийв. Торгууд үүнийг ч анзаарах сөхөөгүй. Ээж нь гэж сулхан дуугарчээ. Ээжийнх нь би зүгээрээ жаахан хүндрэлтэй байснаас ядарсан. Одоо огт алцахгүй гिचгээд тасаг руугаан орчихов. Торгууд одоо л нэг өөрийгөө амьд амтан гэдгэн мэдрэх шиг дотор нэг их уужирч дороо суучихсан агаад совлогч зээг нь хөөрдөхтөв. Эмчийн дүнгэр яра багаж тараа хангар жингэр хийхийг ялгахтай болжээ. Хүүхээ бас хүү. Тэгээд өвөөгөө дуурайсан мэлхий шиг том амтай амтан гэж байдаг. Өвөө царай зүсийг нь хараагүй тэр бяцхан амтныг өхөөрдөн инээмсэглэжээ. Хань минь чи бит хоёрыг ингээд хүүтэй болчихлоо шүү дээ гэж амандаа бовтнов. Ингээд торгууд голомт залгах хүүтэй болцоход охиндаа цай хоолд хүүлий бас ардах ажлаан бодъё гэж эмнэлгээс гарan дээл хувцсныхаа тоосыг өгөвж нүрээ нэг арчичаад пааргар гутлаан сэвхээтэл өргөн маадаг тоодог алхав.